За тэгэхээр иргэдээс ирдэг одоо хамгийн их гомдол санал ирдэг асуудал бол энэ орон сууцны барилгын нэг давхарт одоо бар ресторанууд ажилдаг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ шинэ хуулиар энэ асуудлыг одоо 21-р давхарт ийм үйлчлэгийг хориглоно гэсэн одоо заалт орсон уу? Ер нь хэрвээ ороогүй бол энийг уг нь хуулиндаа шууд заагаад өгчмөр байна. Ямар нэгэн одоо журмаар тушаа шийдвэрээр биш хин нэгэн өөрчлөөд байдгүй ерөөсөө шинээр баригдах орон сууцны 1-р давхарт бар рестораныг одоо байгуулахыг хориглоно гэдэг. Энд бол мэдээж үсчин, хүүхдийн цэцэрлэг, за хүнсний дэлгүүр, үйлчлэгээний газрууд гэд хийх юм бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо хамгийн их гомдол дагуулдаг энэ асуудал байгаа. Тэгэхээр энэ зүйлийг одоо яаж тусгасан бэ? За мэдээж хэрвээ ингээд хуулинд хориглоно гэж заачвал мэдээж хууль эргэж үйлчлэхгүйгээр шинээр баригдаж байгаа газруудад бол энэ зохицуултыг хийгээд явж болно. За хоёр дахь бас иргэдийн маш их гомдолд ирдэг асуудал бол одоо барилга хоорондын зай байгаа. Одоо над дээр манай Баянгол дүүргээс ирж байгаа иргэдийн одоо маш олон жил шүүхээр явж байгаа асуудал бол энэ хоорондын зай зөрчигдсөн асуудал байдаг. Ерөөсөө цонхонд нь тулгаал байшингаа орчдөг. Тэгэл олон жил шүүхээр явдаг. За энэ шүүхээр явж байгаа хооронд нөгөө газар бол барилгаа бариад дуусчдаг. Тэгээ одоо нэгэнтээ барьсан барилгыг бол нураах нь өөрөө одоо эдийн засгийн хувьд ашиггүйгээл ингээд айлуудын байрны одоо үн буурдаг, амьдралын чанар мууддаг. За тэгээд одоо нар үзэхгүй энэ асуудал бол хамгийн их гардаг. За ялангуяа хамгийн төвлөрөл ихтэй Баянгол дүүрэг дээр гарч байгаа. Тэгэхээр энэ хоорондын зайны асуудлыг энэ шинэ хуулинд яаж тусгасан бэ? Би зүгээр яг хуулийн дээр бас зайг нь яг метрт одоо 15 метр, 20 метр гэд хуучин бас байсан. Тэрийг бол бас олж харахгүй байна л да. Тэгэхээр энийг бол бас зарим одоо дураараа өөрчлөөд идэг энэ албан тушаалтнуудын дураараа өөрчлөөд идэг зүйлүүдийг бол хуулинд хатуу уг нь заагаад өгчмөр байгаа. Тэгвэл бол энэ асуудал бол нэлээд шийдэгдэнэ. Ер нь бол Улаанбаатар хот бол хэд их төвлөрсөн байгаа. Тийм учраас одоо энэ төвлөрлийг сааруулах зорилгоор энэ хоорондын зайг бол бас жоохон холдуулаад өгөхөд бол гэмгүй баха. Энэ хоёр асуудлыг нэг хариулж өгөөч.